Ашаагшаа та клубийнхаа тухай товчхон танилцуулга хэлж өгөөч. Манай клуб бол 2007 оны 4 сард анх байгуулагдсан. Тэгээд тэрнээс хойш өдийг хүртэл одоо жил хагас явж байна. Манай клубд одоо жил хагас болоход 30-аад гаруй шавнар байгаа. Энэ дотроос Сан Францискод 10 хүүхэд байгаа. 20 хүүхэд нь бол энэ Окленд, Аламеда, Исрета энэ газруудаар цугларч энд бид манай хоёр доожтой эхний доож нь болохоор Сан Францискод анх байгуулж нээж ирсэн доож маань Сан Францискод байдгийн. Одоо эндх нь болохоор Оклендд нээсэн доож нь хоёр дахь доож. Энэ өнгөрсөн оны 10 сард нээгдсэн доож байгаамаа. Батинх багш байгаа. Батишгэ багш. Инх бол багш маань одоогоор алга байна. Тэгээд тэрнээс гадна манайх энэ Америк дахь Монголын Гардан толгойн холбоо гэж бол байгуулагдсан байгаа. Тэр холбоонд бол манай Монголоос манай Гардан толгойн холбооны нэг багш маань ирсэн байгаа. Отгонбаяр гэдэг энэ багш маань Монголын Гардан толгойн холбооны энд орж ирч одоо энэ тэмцээний бэлтгэл энэ биднэрт бас бэлтгэл хангагчийг бас бэлдэх тэмцээнд орох тамирчдыг бэлдэх. Тэгээд бас төвөөс ирж байгаа учраас биднэрт бас заавар зөвшөөрөлгөө өгөхөөр ирсэн багш маань байгаамаа. Монголын Гардан толгойн холбооноос энд ажиллаар ирсэн. Тэгээ одоо энд байгаа Америкт байгаа манай Гардан толгойн холбооны нэг салбар Дашмаг өрмөгчтэй холбооныхын тамирчтай, доожныхын тамирчтай одоо 6 сарын 14-нд болох Оёмо дивжээс зохиож байгаа Кёкшин каратегийн дивжийн бэлтгэлд хангалтад ингээд ерөөдөө манай тамирчид ер нь бэлэн болчихлоо гэж байна. Танай клуб одоо тэмцээнд удахгүй оролцож байгаа гэсэн. Тэгээд тэр тэмцээний бэлтгэл ямар явж байна? Манайх одоо энэ оны 6 сарын 14-нд Сан Франциско хотын Сансет байрладаг Mercy гэдэг high schoolд болох тэмцээн болох юм аа. Энэ тэмцээн Америкийн авраг шалгаруулах 5 дахь удаагийн Kyokushin каратегийн авраг шалгаруулах тэмцээн байна. Улсын аврагын Америк улсын аврагын шалгалт. Тэгээ бид нэр энд оролцох гээд манай тамирчид, манай баг бүрэлдэхүүн бол бэлдэж байна. Одоогор бид нар бэлтгэлд гараад явах ямар ч гэсэн овоо бэлдэж байгаа. Тэгээ тамирчид маань ямарсан нэг юм зулгаах болоо гэж бодож байна. Хоосон буцдаггүй бид нар урд нь бас нэг тэмцээнд 8 оны энэ Калифорни авраг шалгаруулах тэмцээнд оролцоод манай тамирчид бол маш сайн оролцсон. Тэрэнд бүр манай нэг эмэгтэй тамирчин маань бүр нэгдүгээр байр ирлээ. Дараа нь гранд чемпион болсон. Удаах бас нэг тамирчин маань байгаа энд. Яг өөрийнхөө тийнейжерийн наснд 17-оос 18 насны хооронд хүүхдийн тэмцээнд оролцож авраг болж алтан медаль авсан. Одоо энэ удаагийн тэмцээнд бол би манай баг бүрэлдэхүүн 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Эндээс 15 нь бол яг beginner анхан шатны тамирчид байгаа. Нэг тамирч маань бол манай багш, Батинх багш маань орох юм байгаа. Тэгээд ийм бүрэлдэхүүнтэй л оролцож байна. Хамгийн бага тамирчин энд байна. 4-6 наснд нь оролцох манай клубын тамирчин. Тэгээд бэлтгэл хангагдсан гэж бодож байна. Бид нар ямар ч гэсэн 6 сарын 14 хүртэл дахиад биднэрт 1-7 хоногийн хугацаа байгаа. Тэр хугацаанд бид нар ямар ч гэсэн бэлтгэлээ гүйцэд хангагдаа тэгээд тэмцээнд ямар ч амжилттай оролцож Монголынхаа нэрийг гаргана гэж бодож байгаа. Би 2007-нд Амафа тэмцээнд 1-р байранд ороод тэгээд 2008 онд би 2-р байранд орсон. Би одоо бараг жил гаруй бэлтгэл хийж байна. Тэгээд энэ спортоор хичээлснээр одоо дэг журам, төсвөр төвчээртэй тэгээд өөртөө ихтэй болсон. Би Калифорни 2008 оны Kyokushin каратед нэгдүгээр байранд орсон. Тэгтээ яг бүснээ гэдэг зандаагаар одоо энэ оролцоо тэмцээнд орж одоо амжилт гаргаж Монголын нэрийг гаргана.
Үзэгч та бүхэн тамирчтай ирж хөгжөөнд нэмжээрэй.